Би өдөр бүр уншихдаа бодисаттвын явдалд орох үе номноос зарим шүлгийг онцгойлон уншдаг юм. ертөнцөд эдэлж буй зовлон бүхэн амин хувиа хичээснээс үүдэлт. ертөнцөд эдэлж буй жаргал бүхэн бусдын тусыг бодсноос гарна. Олон зүйлийг ярих хэрэг юу? Гэгээрсэн бурхтууд бусдын тусыг хийсэн. Эгэл нэлхсууд амин хувиа хичээсний ялгааг хар. Өөрийн жаргалыг бусдын зовлонгоор сольж чадахгүй бол Бурхны хутаг олохыг бүхэл орчлондож жаргалыг олж чадахгүй. Энэ шүлгийг байнга уншдаг. Энэ бол бодит үний юм. Бид амиа бодоод байх тусам аз жаргалтай байж чадахгүй нь тодорхой байна. Бод сэтгэлийн хөлгийг унаад амгалангаас амгаланд зорчхоос сарвал оюун ухаантай хэнч татгалзахгүй. Энэ шүлгийг би өдөр бүр уншдаг.